За сайн байцгаана уу? Бүгдэнд нь өглөө өдөр орой минь. За тэгээ Умардын элдний домог маань ерөнхийдөө бол 10 парт юм уу 12 парт л одоо ороод чаптер нь дуусч байгаа шүү. Тэгээд яагаад ингээд чаптеруудаа жоох удаад байгаа гэвэл ингээд та нар гоё шеэрлээд үзвэл бас ингээд гоё гоохгоо надаа. Үзэж байгаа хүн болгон биш юм аа гэхэд ядаад 40-50% нь ядаа лайка дараад шеэрлээд үзээрэй. Тэгвэл тэ илүү хурдан орно шүү манайхаа партууд нь. Тэг ингээд партуудаа хүлээгээд байгаа мөртлөө ингээд үзэж байгаа мөртлөө огт лайка дарахгүй, шеэрлэхгүй тэг ингээд тим нэг муухай үзээ яах вэ хэдүүлээ. Энэ пэйжийг угийн пэйж гэж энэ аккаунтыг улам цааш нь хөгжүүлээд явахаас хойш тийм болохоор тэгээд лайка дараад, сабан дараад үзээрэй. За тэгээд лайк сабаа дардаг хүмүүстээ баярлалаа. За тэгээд Умардын элдний домгоо бүлээн авч үзээрэй. Quick share won't take too long. I'll be done, just sing this song. So wrap me in plastic and make me shine. We can make a dollhouse, follow your design. Let's build a doll, got a sticks and twine. I can call you master, you can call me mine. Маань яаж хэлдэг вэ гэвэл нэг нэгээр чинь тулдаж байх цаг алга гэж манай мантаа хэлсэн чинь нөгөө нэг 7 баг тэнгэрийн ер нь бол шилэгмэл дөрөв нь үлдсэн. Манай мантаараа дайрдаг 100 дайчдын дайралт моновч чи юу уулын удан таныг тал бичтэй. Би чамайг тэр эмэгтэйтэй чи хамт барих болно гэж нэгэн дайраад. Дараас нь ариун алтан элсэн сава Умардын тэнгэрлэг бүлхмийн хан Жинхово удирдахч байсан гэдэг нь үнэн болтой. Ерөнхийдөө Жинхогийн маань ингээд удирж байсан Умардын тэнгэрлэг бүлгэм байсан ч ингээд Жинхоо ингээд уруугч байжээ. Ихэн хээрээ бол унган шир алга гэж манай мантайг ялгаагүй юм гэж хэлээ. Дайрдаг араас нь нэгдсэн хүчний дайралт гэж. Бүхэл дагуулсан чөтгөрийн новш. Бид өмнөгчгээ байхan болсон шүү. Бид чамайг галзуу нохогийн араас явуулах болно гэж сайхныг араас өрнөл бүхэл рүү ч явуулна гэж дайрдаг. Тэгээ манай мантаа зүгээр харж бол ганцхан дайралтыг л цусны бүжиг гэж. Тэр ганцхан дайралтаа дөрвөлийг нь алж чаддаг. Тэрийг гээд манай шинээ холоос хараал. Манай мантаа шинээ рүү амар хараал. Тэгсэн чи манай шинээ шууд мантахаар дайрдаг. Нөгөө дайралтуудаас нь бүр ингээд алыг гисэн ч манай мантаа зүгээр л хөнгөн бултаад идэг. Бид олон ингээд олон жил ингээд ийм дайн тулаан хийж ингэж хүчээ нэмсэн бас ингээд даваа болон хишгээтэй нийлж шинээ эдрэг ингээд бөөндөө нийлээд хөглөө албаг сэргээх гэсэн. Гэтэл чи дөнгөж сая миний мөрөөдлийг үгүй ичихлээ. Манай мантаар уурлал чи хэм болоод надад саад болоод байгаа юм. Би чамайг хэдийн хэсэг болох болно Умардын тэнгэрлэг бүлмийн хараалыг арилгана гэж. Тэгэл манай мантаар уурлал дайрдаг. Манай мантаа зүгээр л тэдэндээс хөнгөн бултаал ер нь бол тоглоод байдаг. Шинээгээр тэгэл шинээ бүрсүүлдэ ууралт хэсэг юм байлаа. Чиний үхлээр л энэ ертөнц ингээ амар амгалан болох болно гэж. Өөрөө хүчтэй дайралтуудын нэг илгээдэг улаан чөтгөрийн хаан. Мантаа зүгээр тэрнээс нь хөнгөн бултаал түрүүний илд зоосон газраа зүгээр хоёр хуруугаараа ингээ зооцсон байдаг. Тэгэл бутлан бяцлах хуруу гэж манай шинээгийн маань зүүн гарын ингээ огт ажиллагааг болгодог байгаа. Нөгөөх нь намайг бүлхэм болооч новшоо гэж моновш уучлаарай гэж дайрдаг баруун гараар тэгсэн болооч манай мантаа хөнгөн бултаал зүсээд бидээ энэ тэнд зүгээр шоглоод шинээгээр зүгээр тоглоод байдаг. Нөгөөх нь хараад үгүй байлгүй дээ. Би дүүгээ алдснаас хойш тэ хамгаалж чадаагүй гэмчлээс болоод аав дүүл тоогцсон. Тэрнээсээ болоод галзуу хөдөлгөөн бэлтгэл хийсэн. Дээрс нь 3 жил тулааны талбарт байж илүү хүчтэй болсон. Гэтэл бидний ялгаа ийм гэж юу гэл манай мантаа амар хүчрхэг болжээ. Хараал идээсээ улаан сар тэнгэрийг бутлана гэж өөрөө хүчрхэг дайралт хийгээл могоо гаргаж байв. Тэгэл тэрүүгээр дайрдаг боловч манай мантаа зөвхөн хөнгөн дайралтаар тэрийг үгүй хийчдэг байгаа. Тэгэл нөгөөх нь дайралтын шууд үргэлжлүүлээд манай мантаа шинээр хүчрхэг өөрөө дайралтыг хийгээл шинээ бүр яг л үхлийн ирмэг дээр очиод болоогүй үгүй юу үгүй л үдээ үгүй юу вэ гэл хоёр нүд нь юу ч харах юм байгаа сохорчихсан байдаг. Чи хаана байна? Намайг зүгээр алаач, намайг алаач. Моновш жөхрөө дээр ертөнцийн дайсан гэж манай мантаа хэлээл. Манай мантаа зүгээр хараал зогсож идэв. Чи намайг ал. Чи хаана байна? Новш нөхрөө дээр миний урд байгааг чинь би мэдж байна. Хүрээ дээрээч новшоо гэл уйлал доошо суудаг.
Сэтгэл чинь ингээ ханах хүртэл чамд хэрэг аллах устгал сүрэл хэрэгтэй юм. Чамайг өгсөн ч үеийн үрчин арилахгүй л дээ. Чи тамд очиж чадахгүй гэл манай манд хэлсэн. Манай манд зогссон. Тийм ээ. Там надад хангалтгүй. Гэхдээ болоогүй. Эргээл алхаа явчихдаг. Ардталт нь манай шинэ зүгээр. Чи хаана байгаа юм хүрээ дээр эцээ хүртэл намайг дормжлох гээё. Намайг зүгээр л алцгаач. Намайг ал муу чөтгөр намайг алцчих гээл шалдаа буудаг. Гэснээр үзэгдэл төв тэнгэрлэг нийтлэл рүү шилждэг байгаа. Алдартай шинэ гэр бүлийн цайз концепт рүү аяг сэтэл дайнд ялж энерги шүний үлдсэн зэргүүд ухарч бид эцсийн таланд ялсан ч жим хээрээ хар далавч чадны дайралтанд өртөж үгсэн гинэ гэл. Анаа хишгээгийн өвөө нь бүр амар уурал алкогол сайтад уурлж байдаг. Чи яаж ийм зүйл хэлж чадж байна? Хээрээ дайралтанд өрчих байх чи юу гэж байсан юм гээл гэсэн чи. Косай дотроо энэ хүүтэн сэтгэлээ нөхөр ач охноосоо болоод ингээд сэтгэл хөдлөлт автах гэж бид дэндүү их хөгшөрч байна да. 9 тэнгэрт харьцах ядаргаатай юм аа. Дам соожун гинтэл Мё гэр бүлийн охин ингээ хүнд гинтэл бас 36 ялагдчихгүй элдний талаар илүү хувь нь үгсэн. Тэгэхээр тэр хар далавчиж чад хүнд талаа хэлсэн бол тэ. Тэгээд эцэст нь хээрээ залуу аваад тийм зүйл тохиолдсон. Тэгэл тайлбарлал өгдөг. Тэсэн чинь нөгөөт нь асуултад болтож байх шүү. Чөтгөр утгаалсанслаа юу гэж байсан юм? Яагаад хээрийг хамгаалаг юмсан ч. Чөтгөр утгаалсанслаа ухарсан энерги шүний араас хөөж байсан. Хээрийг явуулах хэрэггүй байж би өөрөө л явах ёстой байж гэл. Өвөө нь амар уурлаа. Ёстой нэг шөнөө өдөртөж хөнөөх төлөвлөгөө өөр хүн явуулсан биз дээ. Тэр яац юм гэж асуусан ч яггүй. Тэр одоо шөнөө өдөрт их хайд байгаа. Ямар нэгэн сэжүүр гараагүй л байна. Бид дайнд ялсан гэсэн ч хээрийгээс ингээтэй хатан маш олон чухал хүмүүсээ алдлаа. Ийм үед чиний ингээд өсгсөн хүн сайн мэдээ авч ирэхгүй бол Мё гэр бүлийн ингээд сэтгэл санаа үнэхээр муудах байх таа гэж Косад ингээд дарамталтай. Тэгээд ерөнхийдөө бол чи яага энд байгаад байгаа юм чи өөрөө тэр талбарт очиж юмнуудаа зайны талбарт очиж юмнуудаа үзээж хараач гэх. Тийм эснэр манай Косадыг маань явуулдаг. Тэгэл шөнөө удирдагчаа дагуулсан цагаан шөнийн шулан болон шөнийн дайчид ирээл төв тэнгэрлийн нийтлэл рүү бас дайрах гэж байгаа үзэгдлээр үргэлжилдэг. За тэг үзэгдэл маань төмөр нэгтгэл ингээд цайны газар цай ууж гаруу шилждэг байгаа. Дэд ахмад нь юм яриад төмөр нэгтгэлийн удирдагч ийм санаа зовсон байдалтай суудсан хажуудлаа. Дайнд ялсан Мё хүн болоо юу гэл. Ерөөд бол дүүгээс ч болсон юм уу гэл асуудаг. Чи бас анзаараа юу гэл тэгсэн чинь нөгөөтэй. Би яаж тэр гэр бүлийн кийг мартах билээ дээ. Миний амьдралынхаа талыг тэнд боол мэт өнгөрөөсөн. Тэгсэн чинь нөгөөтэй. Гадаад ертөнцийн шизээч гарч ирж байгаагүй Мё гэр бүл өөрсдийгөө харууллаа бас буюун гэд явуулсан байж таарлаа гэл дүүгээ хэлдэг. Тийм ээ. Бидний зөөж явсан хайрцаг ямар нэгэн холбоотой байх. Тэгэд Мё гэр бүлийн ингээд охин асуудал хэд мэдрэг ханддаг байгаас болсон юм шүү гэж гэсэн чи тийм байж магадгүй. Гэхдээ бодоод байхад нэг л таагүй санагдаад байна. Ингэж байхаар өөрөө очиж дахиад нэг харсан дээр болтой тэрэн дээр мэдрэгдээд байна гэл ерөөд бол явахаар болдог. Дэд ахмад нь дууссан ажлын талаар бодоод байвал биднэрт ингээ эргэлзээтэй ээдрээс зүйл их гарч ирэн шүү гэл тэгэл хэлсэн боловч би шалгачаад буцаад ирэх болохоор санаа зовтгүй. Тэр болт гişүүдтэй халаасны мөнгө тарааж бай гэл. Араас нь дэд ахмадтай санаа зовсон ч. Зүгээр орхио муу хуваа шалтгаантай болоод ингэж байгаа. Бас энэ мангас шиг хүн биш. Ингийн хүн биш шүү дээ мангас шиг хүн. Тэгэхээр зүгээр яваал гэл. Тэгснэр үзэгдэл маань манай жавхаар руу шилждэг. Жавхаа дээр маань Косад ирж байдаг байгаа. Завгүй байхад би заавал өөрөө ирэх ёстой байсан юм уу? Оо хүрээдэрв. Хоёр биетэй байх ч хангалтгүй хараал идэг гээл. Ой жавхаа би чамайг шөнөө өдөртөг чи ал тийм сайхан боломж өгж байхад алдна гинэ гээл жавхаар маань шууд уурлаа. Жавхаа үгүй би боломжоо алдаагүй гэсэн чи амаантад надад үйл явдал нь хамаагүй үр дүн хэрэгтэй байна. Чиний шалтгааг ингээд шалтгаан цаанаас сонсоо бүгдийг нь ойлгох ёстой юу би гээл амар уурлаа. Үүний төлөө чамд тэгж их хөрөнгө оруулсан гэж бодоо юу? Эцэнд манай мантаа үгүй. Гэхдээ би төлөвлөгөөг гүйцэтгэх явах гэж байсан. Та өөрөө л надтай уулзъя гэсэн чи амаантад гэж хэлсэн шүү. Шөнөө өдөртөгч эрт байрсан бол ийм зүйл болохгүй байлаа. Чамайг бүтээхийн тулд би 9 шидийн бузар үйл хийсэн. Би чамайг эргэлзээгүй хүн чанараа гэж чамд бүх
гэд мөнгө бүх юмараа хөрөнгө оруулсан. Би бүр 2-7 хоног асуураг чамд үлдээж байхад чи баригдсан. Үгүй ээ гэлээсэн чи. Би чамд тэгж их хугацаа зарцуулж байхад чи одоо үр дүнгээ харуулах ёстой. Квасад ингээ 9 дээдийн үгээр дуудаад манай завхаа ингээд ааваас аавж исэн ингээд аимшигтэй дурсамжууд нь гинт толгойд орж ирдэг байгаа. Тэгээ байнга загнуулдаг, зодуулдаг байсан үе. Тэгэл квасад хуруугаараа чичлээл манай завхаа. Тэгэл эрэнгүүт манай завхаа ингээд би сэтгэл зүгээ барьж дийлэх, уураа барьж дийлэх. Гарыг нь болон хүзүүг нь зүгээр нэг гараар үлдсэн нэг гараар тасддаг байгаа. Чи яаж байна гэж асуухт нь дахиад л ингэчглээ ноош гэж. Тэгэл шууд хүзүүгээр нь өргөл авах. Тийм ээ квас захирагчаа. Та надад их тус болсон. Тэрийг мэдгүй гэж бодоо юу. Тиймээс би нохоо шиг таны хар ажлыг хийж байгаа биз дээ. Би ч бас хичээж байна. Энэ даалгавар дээр тэр энерги шүнэн дээр очиж нутгийг ингээд үгүй хийсэн. Тэсэнцэн шөнө өдөртөг чинь байгаагүй. Би өдөртөг чинь хайсаар явж байхад та өөрөө над дээр гээд ирээд ингээ уулзъя биз дээ. Би одоо яах юм гэж асуусан чинь нөтгөө. Тэгээд зүр өөх гэж байтэ. Тэгэл надад хүч өгвөл бүх хар ажлыг чи хийнэ гэж амласан. Гэхдээ би мишок ч болно гэж хэлээгүй үсттэй квасада. Цаг нь болоогүй байна. Гэхдээ би мэдхээ байлаа гэл. Залгийнхоод цусан арга барил гэж шууд бүх цусыг ингээ өөрийнхөө бие рүү сороод авчдаг. Тэгснээр квасад өгдөг байгаа. Тэгэл нэг хүний чимээг сонсоод эргэж чагаал. Чимээ гараадсан зүг рүү харахад нь удган зогсож байдаг шалтан. Өөдг нь хараад гайхаал юу лээ гэж харсан. Сайн харсан чи манай манта зогсчтой. Манта чи уулзааг уудлаа сайхан байна шүү. Жаалаа. Яадаг билээ. Энэ мантаад уулзах гэж энд. Тийм ээ чи сайн сууж байсан уу? Яаж намайг олж ирсэн юм гээл гэсэн чи манай манта жавхаа илтрүүгээ ингээ хардаг. Тэгснэр үзэгдэл өнгөрсөн рүү шилждэг байгаа. Манай манта гэд шинээг маань ингээ ялчингуудаа төв тэнгэрлэг нэгдэл рүү яараал явж байх дундаа гинт хилтэн чичрээл эхэлдэг. Тэгэл зогсоод үргэлж чимээгүй байдаг цасан цэцэг хэдэн жилийн дараа орилж байна. Ойрхон байна гэж шууд мэдсэн байдаг. Тэгэл чамаас цусны үнээр хангалж байна гэж асуусан чи. Чи юу хийж байсан юм? Жавхаа гэж асуусан нөгөөдөө. Угаасаа нэгэнт өнгөрсөн болохоор нуугаад нэмэргүй. Би шөнө өдөр чигээ устгах гээд энерги шөнөнд очсон. Гэхдээ өдөртөг чинь төв нутгаас явчихсан байсан. Тэгээ цэргүүдийн ингээд хойгоор нь энерги шатны шатааж ингээд хүйс тэмтэрсэн гэж хэлдэг. Гэхдээ чамаас бас цус унарч байна. Чи хэр том хэдлэг үйлдсэн юм. Цус унартаж байна. Хамар цоргиж байна. Чи яг юугаа хийгээд байсан юм бэ? Тэгдэг. Тэгсэн чи манай мантаа шууд өөцөн өшөө авалт. Ямар тач чи их шийдвэрмийг харагдж байна. Хуучин хэвээрээ байгаа юу? Өшөө авалт мэтийн ахархан зүйл тэр удаа автах гэсэн юм бэ. Зүгээр л бол өөрийнхөө амьдрал мантаа урт удаан сайхан амьдрал хамгийн шилдэг өшөө авалт. Бүлгмийн өдөртөж жинх хаваа чамайг өшөө авалтаас болж галзуурж байгааг чи харуул гүнэглэх байлгүй дээ гэж манай мантахыг ерөнхийдөө бол хэлдэг. Гэсэн чи одоогийн жинхааг нурааж өөрөө оргил цуухыг ингээ бодж байгаа. Бас айжмаар гэхдээ чиний арга хэтрийг хүчтэй байна. Мантаа гэж манай мантахад хэлэнгүүт. Гэхдээ сая хугацаанд ингээд урт хугацаанд төлөвлөсөн ингээд төлөвлөгөөгүй алчглаа би. Тэгэл байсан манай мантаа. Тэр хувцс төв тэнгэрлэг нэгдлийн өрдөн байцах юмны сайдуу ингэж дуусах байсан юм шүү. Гэснээр үзэгдэл маань манай хоёрын яриагаар ингэ үргэлжилдэг. Үгээр явж ингээд байгаа юм шиг царайлал яг урсаж байгаа цус шиг айжмаар хөдлөх хэрэгтэй. Үгүй бол гинтийн үйлдэл чинь сүргүүр дагавартай шүү. Гэхдээ би ч бас ингэж хэлсэн бай ингээд юу ч хийсэн бай ингээд нэмэргүй гэл тэгдэг. Юу бодж байна? Өмнө нь умардын тэнгэрлэг бүлгэн гişүү яваар гар нийлүүлээ. Гэл тэгснэ манай мантаа шууд өөцөн. Миний зорилго, миний зам, миний амьдралын чиглэл бүгд үгүй болсон. Ядуусын ингээд амьдралаар амьдарч байхад надад зүгээр автопотоо эсэндээ дэм хэрэгтэй байсан. Гэл өөрийнхөө амьдралыг яриад. Энэ бузарцсан ертөнцийн бяцхан гэрэл нь би байх болно. Гэт надаарч болтгоо ингээд энэ ертөнц ингээд цэвэрлэгдээсэй гэл. Гэснээр өөрөө ингээд өнгөрсөн аавынхаа үхлийг болон энэ удганы үхлийг ингээд бодоол би умардын тэнгэрлэг бүлмийн урагчийг шийтгэх болно.
би цасан цэцгийн эртний өг шонжиг арилгах болно. Тэгснээр үзэгдэл маань умардын тэнгэрлэг бүлгэн рүү шилждэг. Манай сарнаа ингээд дээвэр дээр гараа суудсан. Юм бодоо сууждаг манай мантаатай ярьж яснаа бодоод. Тэгэл байж захтаа шууд манай эрдэмтэн рүү цэргэн зөвлөх рүү маань үзэгдэл шилждэг байгаа. Энэ бол хувсгагч юу вэ гэж манай хишгийг маань үхсний мэдээл гайхаж байдэ. Чи яаж ингэж явж чадваа? Би яах болж байна? Шимхээрээ чамд харуулах зөндөө зүйл байхад чи яаж ингэж явж чадж байна? Балай юм нэмэргүй. Тэгэл байжсан гаднаас хаалга төгсөл ор. Тэгж манай сарнаа ороод идэг. Цэргийн зөвлөхөө чи завгүй байна уу гэсэн чинь манай зөв цэргийн зөвлөх гайхал. Чи хэм бэ? Оо хадагтай гэл таниал. Суулда чамайг ирнэ гэж бодоогүй болохоор би бүр гайхт орхилоо. Тэгэл манай хоёр ярилцдаг байгаа. Одоо ингээл юу болж байгаа дайны талаар юу болж байгаа гэтээ миний би ингээ сайжирсан. Гэ намайг харж байсан баярлаа гэлтэй. Тэгэл манай дайны талаарх мэдээллүүд цэргийн зөвлөх маань хэлж өгдөг. Төв тэнгэрлэг нэгдэл дайнд ялсан. Тэгээ дайн дуусан. Хэдий ялсан ч гэсэн те чухал инхэд хүмүүсээ алдсан болохоор бараг л ялсан гэхэд хэцүү. Маш их хүн өгсөн гэж хэлдэг. Тэгсэн чинь манай сарнаа цагаан шүлийн шулмнаас бусдна гэд зүгээр үү асуудаг. Тэгсэн чинь манай эрдэмтэн цагаан шүний шулмнаас бусдна бүгд өгсөн гэсэн чинь цагаан шүний шулмнаас бусдна уу гэл. Тэгэл манай мантаатай ярьж яснаа бодоол. Ойлголоо цагаан шүний шулм яасан юм гэж асуусан чинь цагаан шүний шулм төв тэнгэрлэг нийтлэл рүү орж дайрах гэж яваа байх. Гэхдээ би цагаан шүний шулм төв тэнгэрлэг нийтлэл рүү дайрах гэж байна гэд төв тэнгэрлэг нийтлэл тараасан болохоор тэр хоёр зүйлийн талаар нэг болно. Мантаач бас тэнд байгаа юу гэж асуусан чинь хөлгөмийн удирдагч одоо хоёр талын донцлогоод явж байгаа. Тэрийг дуусгаад төв тэнгэрлэг нийтлэл болон цагаан шүний шулмын талаар тулаанд оролцох болно. Одоо бол замдаа тэр явж байгаа гэсэн чинь би өөрөө очиж харах хэрэгтэй болтой гэсэн чинь юу жинхнээс хэлээд байна уу гэж. Тэнгүүтээ ингээд одоогоор ингээд бид нар цэргийн мастер амар дутуу мөнгө болохоор хүч нэмж болно. Ер нь ингээд биднэрт ашигтай шүү гэж эрдэмтэн маань бодоол. Тэгсэн чинь би яваанда цагаан шүний шулмтай ингээд багштайгаа таарах болно. Одоо ахиж зухдахгүй бас би мантаа санаа зовоод байна гэж манай мантааг маань үзүүлдэг. Манай мантаа марж явахтай тулд галбгүй шийдчихсэн байдаг байгаа. За тэгснээр энэ чавдар маань ингээд дуусч байна. Тэгээд ингээ хэдхэн чавдар үлдэж байгаа болохоор үзэж байгаа бүх хүмүүстэй хандаад нэг юм хэлье. Сабан дараад лайкан дараад үзээрээ. Тэгээд нэг ганцхан шеэр мэр хий үзчихээрээ илүү олоола болъё. За тэг үзсэнд баярлалаа.